Buuen doni ay sarabit şunik sirese. Bolabra urten orgaşemos osokso. Ekin aro setege. Энийхэндэрэхэд хосогүйе. За бид бүхэн яг одоо их нарангийн ингээс одоо сурвалжлага энэ удаагийн сурвалжлага бэлтгэл хүргэж байна. Тэгэхээр бид бүхэн бас нэг ийм төр засгийн гар хараад байдаггүй те. Нэг ийм амьдрах гад мачиж яваа нэг ийм иргэний амьдралыг сурвалжилж хүргэе гэж бодсон. Тэгээд энэ удаагийн сурвалжлагад маань Даш тондгийн инх булаг гэдэг ахыдаа бид нар ирсэн байгаа. Инх булаг ахих яг одоо энэ их нарангийн инг рүү нөгөө нэг гард юу байгаа тийм ээ? Оршуулган газар байгаа. Яг энэ ингэрт. Их нарангийн ингэр. Тий. Энд ингээд Урт талдын байдаг гэсэн тийм ээ? Сайхан амарч байна. сайхан амарч. За. За энэ баашин хашааг их сонин өвөрмөцөөр барьсан. Энэ зүйлсийг ер нь хаанаас цуглуулж ирээд ингээд Энэ Вана монголчууд тэгэл эд материалаа тэгэл өөснөө голоо тэгээ хогийн цэг гэдэг газар хайсан материалын яг хөө тэгээ чадaltaа нэг нь түүж аваад амьдрал чадалгүй нэг нь тэгэл юм хийж чадахгүй нэг нь тэгэл төмөр 9 хэд юм тушаагаал нэг чадчаа нэг нь яг өөснөө юм бариад тийм бистэй тэнийлгээд тавтаалгаал тэгэл өөсөндөө тэгэл гэр оронгооч ахуулаад амбар сав гээл тийм ээ 9 хэд юм бариад эхэлж байгаамаа ийм юм орол жишээлх юм бол одоо хүн өөрийн амьдрыг гэж бодох юм бол юу хийж болно юу хийж бүтээж болно хүн гэдэг чинь. За тэгэл одоо энэс гадна тэгэл хүн гэдэг чинь хамгийн гол нь амьдрах гад өөрөө зүтгэл явах юм бол тэр хүнд бол тий өөрийн гэсэн сэтгэл байхад хүн амьдрч болдгийг. Тэгэхгүй хүн сэтгэл байхгүй өөрөө за биш одоо арай амьдраач яах инээтэйгээ доошо бодоод яах тусам хүний сэтгэл зүйн дайралт сэтгэл зүйн дарамт их өвчин байдаг. Тэрэндээ өөрөө их готролоор ороод өөрөө архинд ороод 9 хэд юм хэрэглээд тэгэд өөр айл болохоор хүний ёстой тэг нүдний булаа нүүр гарны альч өршгөл явах бах та юугаа нөх. Тэгээ хамгийн гол хүн гэж өөрийгөө засч өөрөө л явахгүй хүн маягаад нэг удаа туслах, хоёр удаа туслахгүй. Яг л тэр хүн бид тусалж яах дээшээ босчтой ямар ачаагүй амт юм бэ гэж хүн тэгж хэлнэ нэг дэлгэд. Тэгж хэлнэ штэ хүнийг. Тийм учраас тэр хүн чинь өөрөө тэр хүмүүст хажууданд дэн тусгаж өгж явах тусам харин тэр хүний бас хайрыг татаад босох хэрэгтэй. Нэг тэгэхэд тийм үстэй тэр хүний урмыг бас бодох хэрэгтэй. Тэгэхгүй тэгэл тэр хүн нэг удаа тусалаад за энэ хүн ямар шүү хүн бэ босч чадах нь уу амьдрч чадах нь уу аль эсвэл ийм муухай ингээд өөрийгөө ингээд гаргуундаа гаргаа явах нь уу гэж тэр хүмүүс бас бодсон штэ өөрхөө. Тэр баашиг барихад одоо энэ улаан чулуутын хогийн цэг дээрээс л одоо энэ бараа материалуудыг босгочих чинь гэсэн үг үү тий? Одоо ингээд буулгасан нураасан тийм хуучин байшингийн модод байдаг штэ. За тийм хүн юм тоглуулаад одоо ийм банз тэгэл ийм хүмүүдээр ингээд амьдрал тэгэл эн чинь тэгээд цэвэрхэн банзын сайхан хатаагаад тийм үстэй одоо тас бороонд нь угаагдаад одоо жоохон удаан штэ. Тэгж яагаад энэ шин гоо ингээд муу угаагдаад янгуул сайхан хөрөөдөөд хаглаад бас нэг шуудаалаад төлөө болгоод эн чинь бас тий хамгийн гол нь хүн юмар юм хийж болох юм бол болдгийм байлээ. Тэр байшингаа хойлоо сайхан үзье л да үзэж болох бах. Болно. Тий. Ингээд энэ бол хар панел гэдэг юмар энийг амбар хийсэн бас. Энийг ингээл одоо юун дээрээс татаад авчих уу? Тий. Улаан жолоодынхаасаа юу гэж. Тий. Панел ингээд. Энэ бол дандаа нөгөө тийм хөрөш одоо ингээд ийм төмрүүдээр ингээд хийгээ сэтгээд. Тэгээ ийм поош болоод тэгээ поош шин тэнийлгээд. За. Тий. Тэгээд ингээд ийм 9 жилийн төмрөөр ингэж босгоод тэгээд ингээд салхи орхооргүй дандаа ингэ амын даруул ингэж юу яа нэг салхи орхоо. Та өөрөө бүгд ингэ. Тий, өөрөө тэгээд ганцаараа тэгээд ингэ ямар туслаад хүн байх юм биш дээ. Тий. Би ямар хүн тариалдаад хүнээр гуугаад энэ тийм байдгүй. Яг л байлцдаг бол өөрөө л босвол хүн өөрт нь ашигтай. Болж л өгвөл өөрөө юм хийсэн бол өөрт нь хэрэгтэй.
Тэгэх тусам хүмүүс нь юу аль юм болгоод манай монголчууд их залхуу болж байна. Юугаа нөх вэ? Одоо бол тэг гурил зураад одоо хоолой их хүмүүс ховор болсон штэ. Хэрцэн гурил аваад цагаан будаас юм уу, гомин ч юм уу тэгэл хоолой хийж штэ. Бэлэн юм. Дээрүүд бол тийм байгаагүй. Дандаа тий өөснөө гараараа дандаа 10 хуруугаа хөдлөгч. Тий тархи ажиллаж тийм хоол хийж идэх юмсан, ийм хийж идэх юмсан, тэгэх юмсан гэж тэр чин тарих оюун ухаан л хөгжиж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхгүй ингээд алхуулаар бэлэнчлээ тэр оюун ухаан хөгжиж гэж байхгүй хүний тарих готон заалч хийдэж дээшгээ хөгжидэггүй. Тий. Одоо энэ танаа байшин чи ер нь дулаах нь уу? Та хэд маань ер нь Виктор бол чин төлөө төлсөс нүүрс буугаагүй л харагдав. Нүүрс төлдөггүй юм Виктор. Оо за. Тэгээ яа. Тэгэхгүй мод төлдөг. За. Тэгээ модороо үйлчлээ Виктор. Оо за. Тийм их мод туханаас болох уу? Яг тэр ингээд авцаа тэр овоолоо тавьсан байгаа шүү дээ. Одоо тэрсэн тэгээ хөрөөтэй гэдэг дээрээс. Тий, одоо энэ усны тэргээрэл зөө шүү дээ. Ямар битээ ямар машин дэрэгтэй. Тий, битээ маа ингээд татаад хүн олдох юм шүү дээ. Тий, татаад өгөөсөн 5.4 төгрөг татаж өгнө шүү дээ. Юугаа нөх. Тий, 5.4 төгрөг бас талхандаа зориулъя гэж одоо бас усныгаа тэргээрээ тэгэл зөөсөөр өдөрт 2-3 зүүн тэгэл бас маргааш нь бас 2-3 зүүн. Тэгээд ингээ модис нь төөгөл нэг харахад оолоо шиг болсон. Хүмүүс зарим болохоор шин гашаа машаа харангуйтай ямар хогмогтой ямар их заваа айлуу гэдэг. Вэ чи хүний идэв хоёрт нааша мөнгө төгрөг. Тэгээд тий энэ гудамжаар шиллаад хонцор ингээ хөвтөж байна. Энэ шин яаж вэ? Би одоо хот тогшуулгын хүн шиг ингээл цэвэрлээл энэ очногоо бас гудамж нэг хідэн хонцор байл тэрийг бас аваад тэр чинь бас хүнд бас нэг соёлтой гэсэн үг байхгүй тэр чинь хүний соёл. Тий гудамжтай явж нийл хогшороо хонцор лаас 9 хэдийн дүүрсэн байвал энэ ямар байлаа оршин суудаг газрууд байгаад хүмүүс тгийж ойлгоно штэ. Хогоо долоон доор амьдрах гэдэг штэ харин бол энэ дэндгүү дүүрэн хог тараа. Одоо тэгтээ таних яг хог гэж хэлэхэд өсөө. Одоо энэ пошиг байна бас хэрэглэгдэж болохоор юм. За мод бол түлх юм байна тийм үү? За ингээл энэ хашаа эдэр ингээ хашаагаар хашаа хийж болох юм биш үү тий? Хашаа ингээ хийгээд би ингээд айл болох. Одоо ийм сайхан төмөр хайсан л шүү хаал та. Энэ чил одоо ингээд одоо дууны цагт одоо энэ шат ингээ сайхан ингээ зангидаа тийм ээ. Энэ одоо үнэтэй л байгаа шүү дээ. Уулз сугамдаа тийм ээ. Тэгээд ингээ ийм сайхан төмөр одоо энэ чи одоо ногоо тарьдаг бас ногооны талбай. Оо за та энэ ногоо тарьчих уу? Тэгээд энэ мод одоо ингээ тарьсан хөөхөг энэ моднод ургацсан байгаа шүү дээ. Тий ингээд амьдралаа хамгийн гол нь хүн өөрөө л өөдөн татах хэрэгтэй. Тэгээс хүн чи ингэж амьдрал хийдэг гэж хүн зааж өгөхгүй шүү дээ. Тэг хийхээс биднээс биеийн төрүүлсэн болохоос ухааны төрүүлээгүй шүү дээ. Би бол тэгж л боддгийг. Танаа хашаас нэлээд олон нохоотой биш хэдэн нохоо байгаа юм бэ? Одоо 10 хэд л байгаа. Уул нь цагийн цагны 50 нохоотой байдаг байлаа. Тийм олон нохоо. Энэ нохоонуудыг ч одоо хаанаас авчирч яаж? Улаанчуудтай хогийн чиг энэ тэндэг гудамжид хүмүүс ингээд төөрхий нохоон гүлгэлчдээр ингээд гүлгнүүдийн төөрүүл айчин. Тэгэнгүүт би тэр төөрөж хайсан гүлгнүүдийг буян үлдэх гээд тэгээ амтнд тийжээд ингээд тэгэл яг хөө энэ чи бас хүний бас нэг эд хөрөнгө бас эзнийгээ хамгаалаад бас аш тустай амтэн гэж бодоод тий тэгж бодоод тэгэхээр одоо юунаас энэ Юухийн нар талд бас хүн тавьдаг газар байна шүү дээ. Энэ чи яг буйны газар гэдэг. Тэгээ буян компани газар. Тэгээ буян компани газар чи бас энэ чи анх ирж бууж ширүүн газар байсан юм аа. Тэгээ 9 шүдэм ингээл түн тангаа, түн унтуулахгүй, төчгнээл тэгэл энэ тэнийгээр юм яваал. Тэгэл ихэлдэг байсан. Тэгээ одоо сүүлийн үед бол одоо сая нэг хэд хоногоос бас ингээд манай энэ амбар савлуу ингээд юм төчнөөд ороод ирнэ. Бас нэг тэр сүнс одоо хүү амтны бас нэг хоргосон сүнсэл байдаг байх л та гэж боддгийг штэ. Бид бол яг сурцсан хүмүүсийн зогшоорсон. Тэгээ таад өчгөө юу ч дуурж тэгээ гэрэл гаргаад асах. Нохоо ингээд яг хүн ингээд хашаад аваач хүн ингээд гэрт ороод ирж байгаа юм шиг ингээд одоо сүүлүүдийг шуугдаг боллоо. Тэгээд ингээд гаргаад харна. Гараад харангуут энэ нохоонуудаас өөр юу ч харагдахгүй. Тэгээ муур зуур амтны явдаг юм болов уу гэхлээр юм байдгүй. Тэгээд энэ тэнийгээр ингээ гэрэл их тусгал би чинь. Тэгээд хөгшин тэгээд за юу байна юу шалгаа өгшөө. Энэ нохоо одоо юу харсан юм бол та гэл. Тэгээ яг үнэхээр сүнс мүнсийг харъя гэж боддог хүн бол нэр бас хэцүү шүү дээ. Тэр харж ирсэн үү? Харахад амарх штэ шин. Энэ нохооны өдрөөс аваад нүдэндээ зөрчдөг штэ. Зүү. Тэр нь яа гэсэн үг юм? Тэр чи одоо хий юм харна штэ. Зүү. Одоо хүний мөрөн дээр чи одоо сүнс илүү ангаа юм хорогдсон байвал тэр нь бас дагаа явж идэг. Зүү. Тийм байдаг байхгүй юу? Тиймээс сүнсгэд чи байдаг байхгүй юу? Хүмүүс өөснөө нэгэндээ худлаа залаад байна яриад гэж.
үнэхээр тийм юм Та байж айдах хүмүүс хоёр чи би бол айх юм бэ. Юунаас айх вэ? Адилхан бүгд бурхан болно. Адилхан тэгээ бас юунаас болж өнгөрөө. Тийм үстэй. Юундаа хорогдоо. Тийм үстэй. Тэр хүмүүс тэр юу сүнс мүсэл гим хийхгүй байж хат бидэнд бас гим хийхгүй штэ. Адилхан. Тий. Энэ нохоонуудаа ер нь яаж хооллолдог юм бэ? Нохоо бол одоо энэ хүч сонгол компани одоо энэ дээр. Тэр нэлээ яснууд байна тий? Тий. Энэ хуучин яс. Зөв. Одоо энэ шиг ингээ шуудалаад авчиад ингээ энэ чинь гаргаа тавьчихдгийг. Тэгвэл энэ хогийн зэгийн машин ч үжээ мэддэг манахыг тэг хуржээд шуудалаад бэлэн тавьчихсан юм чинь тараа цайггүй штэ. Гой ачаал бэлдэн юм чинь тийм ээ. Тэгээд ингээ хоол моол би хангалттай болгох юм аа. Энэ нөгөө хүч сонгол тахвлөө. Тинчээс одоо ийм хоол авсан гоо. Зүг. Энэ ийм сайхан хоол идэх шүү. Энэ их улаг ахих ингээд 10 хэдэн нохоотой. Энэ дандаа улаан чулуутын хогийн зэг дээр хаягдсан гүлгнүүдийг их улаг ах авч тэжээгээд одоо ингээд хашаандаа нэг 10 гаруй нохоогоор ингээд хамгаалуулсан байж идэг юм байна. Энэ нохооны хоолнуудын хувьд бол улаан чулуутын хогийн зэг дээрээс орой ингээд болгочдөг юм тийм үү? Юунаас хүч сонгол машин нэрээ танд. Тахаас захын хаягдлаад штэ. Тэгээ хогдоо хаях гээд тэр хогдоо хаяхгүй шууд тий олон нохотой тэднийд нэг хөргөөд өгчихсэн гээд тэгээд ийм амжиргаа машинаар авчиж буулгадаг. Зүг. Тэгээд их буюу үйлдэл. Одоо 7 хоногийн дараа ахаад иж буулгана гэж. Тэгээ өвлийн хоолнууд хангалттай болчтой эднээс. Тий нэг ясна энэ чи хөөрхи юм гэж авчаад тэгээд эднээс чи хайчих юм байна штэ энэ чинь. Одоо тийм чи яа бас амт штэ. Бас тий нэг урд настай хүмүүс ч байсан бил яаж мэдэх юм бэ? Тийм хөөрхи тэгээд чи ухаантай амтд байдаг. Хүний хэлснийг ойлгоно, яашны бүгдийг нь мэддэг. Энэ одоо ер нь хэдэн өдрийн хоол болох 13 нох байна. Энэ бол одоо нэг 7 хоногтор гусаа ичнэ надад. Зөө. Өнөөдөр нохонод арай хоолдог байгаа. Өчтөр уучлаарай нэг хоолсон тий. Тий 2 хоноод нэг хоолдгийг. Тий. Тэгэхгүй өдөр болгоо хооллох юм эдээс ингээд хоолоо идэхгүй садгалдаад ингээд оол аждаг. Жоохон ингээд 1-2 хоногийн дайтай ингээд үлсэн юул хорд иддэг байхгүй. Тий, бас тэр мөрөнд бас туршлагатай тооцоолоод тийм ээ. Одоо энэ та нохондоо сайхан үүрнүүд хийжээ. Одоо хүмүүс ингээ үүр хийгээд өгдөө. Дижлээд ингээд нэг юм гадаа ингээ хүүтэнд ингээд хүүтэн инжинд хайчдаг штэ тий. Тэгээд энэ та их сайхан дулаахан үүрнүүд хийж гисэн. Тий, үүр мөр хийж өгнө энэ хөөр юм. Тэгээд зарим нь орохгүй. Өвөлжгөө яг ингээд тасан дээрээ өвөлждөг надад чинь. Даах та өөрөө жоохон хүүт хийждэг юм шүү гайгүй юу? Даахгүй манай энэ чинь тэгээд их тийм утаа мотоо байхгүй. Их тонголго ингэ яг гоё усны тонголго шиг. Өвлийн цагт. Одоо тэр өндөр уудаагаас энэс цаашаа бол битүү утаа. Улаанбаатар утаа нөгөө нүүрсний утаа байдаг юм уу? Машины утаа гэдэг мэддэггүй мэднэс. Тэгээд ийш шиг ингээд битүү утаа. Манай нэг их гоё тонголго. Өвлийн цаг. Одоо ингээд өвл одоо ингээд аймаг хүүтэн идэх чинь яг энийг хүсэхтэй ийм гоё ингээд нарлаг гоё дулаахан байдаг. Дулаахан өвчдөг бас. Тэг чи бус газар ингээд одоо ингээд хараа л да. Тийм цасмас ингээд орсон ингээд энэ их шал ондоо байгаа шүү дээ. Их гоё юм байдаг. Тэгэхээр энэ хүмүүс одоо ингээд ийш ингээд яа шунтаад байгааг нөгөө агаар сайхантай учраас тэг ямар ч утаа үнээр байхгүй. Тэгээ манай энэ л одоо ингээд шин засмал зам одоо ингээд энэгээр одоо энэ найрамд тусланд ингээд засмал зам тавьж байгаа. Одоо найрамдрыг авахгүй. Тэгээ найрамд туслан ч одоо ингээд юу штэ. Энэ уул яг хаяанд доор байгаа. Тэгвэл одоо энэ засмал зам тавьж байгаа чинь хүмүүс чинь ингээд зам дагаад хөгжид ороод ирнэ штэ. Тийм лээ. Тэгээ наадад чи энэ газар руу шуналтаад байгаа байхгүй юу? Тий. Шуналтаж болно. Тэр Монгол улсаас яг бичиг баримт бүх юм ингээ хөөсдөд газар авах хэрэгтэй. Тэгэхгүй хүний газар руу авах гэсэн тэр шиг их муухай. Тэр чинь нөгөө Монгол хүн байж газар дээр хэрэлдээд тийм үстэй. Алган шинэ газар дээр хоорондоо хэрэлдээд тийм үстэй. Тэрэнд би их яг дөрвөөсөд байдаг байхгүй юу? Би өчтөр үжээ буусан бол хамаа гайлын газар өгчээ. 5 жилийн дараа үжээ буусан би хамаалга өгчээ. 3 жил болж байгаа би хамаалга. Хөөгд байгаа мó? Гөө. Энэ газрууд ингээ авчиад байх юм. Таны газар руу ороод ирсэн гээ та нэг тийм ирсэн гэсэн. Энэ. Одоо ингээ энэ 2 газар байгаа. Энэ 2 газрыг бол нөгөө хүмүүс аваад авсан мөртлөө бас нөгөө хүнд ингээ эргүүлээд зарцсан. Ингээд энэ 2 газар алдчихж байгаа. Тэгэхээр каласын зураг мөрөнд байгаа л да. Бүгд байгаа юм. 6 айлын каласын зураг гэж ахуулсан байхгүй анх. Тань нэг үү? Тий би өөрөө ахуулсан. Тэгээд тэр мөнгө чи олох гэж үдээр бас их зовж олно шүү дээ. Хэдэн төгрөгөөр? 200 хэдэн төгрөгөөр л ахуулсан ямар ч юм. 200 мянгаар уу? Тий. Нэг л
нэг айлыг хараасан зургийг тэг чинь 40 мянгаар авч ирсэн. Аа тэр хэдэн онд юм бэ? 22 он сүүл саяхан ахуулсан юм аа. Гэтэ нөгөө бичиг баримт нөгөө хүн амтаас асуугаад яаж хөөсөлдөг юм бэ? Одоо газар алдах нэ. Одоо болохоо байлаа гэж. Тэгсэн чинь ингээд өргөдлөчээд хороондоогоос тодорхойлж аваад энд амьдарч байгаа нь үнэ. Тэдэн жил амьдарч байгаа гэж тодорхойлж тийгээр авчихлаа. Тэгээд хороондоо тодорхой шууд хийж өгч байгаа юм. Мэдж байгаа юм чинь олон жил амьдарч байгаа мó. Тэгээ уулын хүмүүсийг тог мөг байхгүй юм хоёр өгшөө. Тийм үү? Юм игээд өөр ингээд амьдарч байгаа гэж. Тийм ингээд жоохон тог гаргачих юм бол тог гаргах гал үзээд ямар юм бэ? Одоо ингээд тог гаргах гал одоо нарны тэл худалдаад авчаад тэрэндээ хэдийн батарей олж тэгээд би ингээд бүх юм сэтгээд хийгээд. Хоёроо энийг батарейг харъя. За тэгээд яхаа хамаагүй үзээ л тасаа. Ой энэ хоорчгүй байгаа. Маска зүгээр. Маска гэдэг юм нэг. Ямар хөөрхий. Бас хогийн цэг дээрээс саяхан олсон болтой бай, тэ? Наач нохоо мохоо. Би нохоноос айд юм аа. Ийм батарей олж ирээ. За энэс тог гаргана одоо. Энийг янзлаа тог гаргах юм уу та? Ингээд гал 02-оор нь ялгах штэ бас. Ийш суулж аваад тэгээд галаар нэг ялгаад 0-оор нэг ялгаад тэгээ ийм батарейгаар чинь тог хийгээд. Одоо энэ дотор холовцсон маа тий ороод үзээрэй. Тий. Тэгээд ингээд өөрөө ийм тоглоод өөрөө тог мог гаргаад. Тий. Тэгээ одоо ийм төмөр одоо хаалт тийм үү амжилттай энэ чи 5-10 төгрөг штэ бас. Тэгээд айл болох юм бүтээггээд хийх. Тийм дотор идэвч нохоо байгаа. Дахиад тэнцээ байгаа. Хаваа гэсэн тэр нь зодоо хийх гэж үзье. Зодооны дахиад харин. Али үзье л дахиад хаана яаж аа. За одоо би гараад. За ийш нохоо бол би бол айдаг болохоос орж чадахгүй. Танаас яг дараа үзэгчд одоо яг харж байгаа ах энэ хулаг ах маань бас нэг 10 хэдэн нохооныхаа хажуугаар дахиад хийжээд юм байна. Дахиагаа гаргаж ирж бид хүнд үзүүлэх гэж байна. Хэдэн нохоо байгаа юм бэ? Яг 1 2 3 4 5 6 Ой одоо бас яадаг дахиав вэ? Зодооныхоо. Тэгээд би юу зодолох вэ? Анти юу тамлах юм. Тэгээ ямар ч ийм хөөрхөн дахиад хийжээд энэ шин удалж яваагүй мó. Олон чулуутлууд явж ирсэн нэг юм жоох юм гүгээдээс өвсөн дотор. Тэгэхээр курсээр дараад бас одоо ийм том болчиход байгаа. Зөө. Хогийн зэгдэрээс ус орсон юм Тий. шиг. Тэгээ боёо үлдэж байгаа хгүй бас бурхан надад өгсөн байгаа хгүй. Зөө. Тэгээ одоо 4-5 жил болж байна. Зөө. Тий, хөөрхөн болсон байгаа тэгэхээр. Хөөрхөн байна. Тий. Тааш энэ яадаг зодон шиг одоо дахиад өөр дахиад дэжэд юм уу? Гэхдээ нэг хүн одоо 8 их дахиад авчиж өгсөн. Тэгсний тэрээр бүгдийг тавшаад алдсан. Ганцаараа байдаг гэж. Дахиад байдгүй гэж. За. Дахиад авах юм дахиад алаа хийдэг гэж. Яг өөрөө үйлдвэрийн бас нэг юм дахиад байдаг гэж. Тэрийг олд хийжээвэл бас болдог гэж. Зөө. Тий. Эдгээр одоо ингэ нохоо мохоо барай хийчихгүй юу? Энэ нохоо барихгүй. Энэ чинь систем ээ бас. За. Одоо тэр машины гараа сууч. Би нэг асаад жоохон бахтан тавьсан чинь энэ мэндээс гарч олддгүй. Тэндээ гараа суудсан юм. Зөө. Тий. Төгжөлтэй. Тэгээ ямар ч тэр хөөрхөн тоор хийгээд дулаахан байр хийгээд одоо ингээд тэн дотор өвөлчих чинь. Зөө. Тий. Олсон бари юу ч гэсэн бас энэ хогийн зэгдэр. Тий. Тэгээ энэ бүш мөшөр ингээд босчих. Одоо энэ бүш ингээд цуглуулаад байгаа шүү дээ. Ийш одоо ингээд дөрвөн загнаад зангидаад. Тэнгуудаа ингээд юмор гучаад дороожоор гучаад дулаахан болоод дотоодд нь өвс алхаад тэгээ мудаа гин ингээд дээрээс авчраад өгчтэй. Зөө. Тий. За дахиад тавьчих юм уу дор? Тийш оруулчих юм уу? Оруулахгүй чи одоо энийг өшин нисээд божигнол. Эд хоолд баригдахгүй боо юм. Энэ цагаан нохог хин гэдгийг энэ хулаг хаа? Энэ цагаан нохог? Сэгсэхээ. Наад дахиад гэж юм гэдгийг. Жижигэ. Яагаад жижиг гэж нэрлээ та? Жоох юм олсон шан. Зөв. Энийг банхар гэдэг. Зам болгоо асуу битээш одоо ингээд жоох нэг 5 цаас ингээд юм тушаагаад энэ шилаа хуунц энэ дотор чинь дандаа юм хуунцрээс хийцэн байгаа.
Ягаад гэвэл наранд ингээ шуудан муудан төлөгдөд задраад энийг талын нэг хог өчтдөг байхгүй юу. Тэгээ явна ийм том амбарыг тэн дотор хийхин гадгаар уут мод идээс холдож авдаг байхгүй юу. Одоо тэр хүүхдийн чарга марга тэр хомцор савдсан шүү дээ. Бид ч бүгдийг нь авдаг шүү дээ. Энэ доорыг тэгнэ од удаасаа гэж тэрний хүмүүс нөгөө бид манай машинтай үржээд ингээд эдүүсээс ингээд хилээд хөнгөний өгчөд яваад байгаа. Та тэтгэвэр авдаггүй юу? Үгүй тэтгэврд орохсон чинь орохгүй байгаа. Яас бэ? 60 гарчаад ах чинь орохгүй шүү дээ. Аа. Тий. Би яг урд нэг жоохон зовд үдэрч юм алдчихсан. Зөв. Тий. Бас нэлээ олон жил явсаа бас 10 юу ихлээр тэгэл 11 2-оос явсан да жоохон хөвгт. Тэгээд баг 40 50 хүрэл гарсан да. Аавын хаалгад та. Тий. Тэгээ багасаа ороод 10 хэдэн настаас ороод баг 50 гараад гарсан шүү дээ. Зөв. Ер нь гарч ирээд 10 хэдэн жил болж байгаа юм шүү дээ. Бас 20 гаруй жил ч юм уу те. Гүү тэгээд 30 жил явцсан байхгүй юу? Зөв. Тий. Тэгээд дотроо бас нэмүүлээд инээ тэрэ гэж явсаар байгаа. Тэгээд дандаа нөө хутга шуугны хэрэгэлтэй. Танхаа байсан. Яваа нөхөө бас. Задуудаас явсан танхаа л би төмөр замд өссөн уулна. Төмөр замын онгоо хөвгт байхгүй юу? Тий, төмөр зам 27 дугаар имээсэн гээд. Тэгээ намайг гараад чи манай дүүнэр идвэсэн тэр байр мэрийг минь зараад тэгээ би ч орох оронгүй. Тэгэл энэ чинь бараасан юудаа юу нөх. Тий, би чи саяхан 2005 оны 1 сарын 28-нд Манти шорон гэдгээс би гарч ирсэн. Манти чанга шорон гэдгээс дэглэн буугаад онцгой бас дэглэн буугаад том шоронгоос нь доошгой дэглэн буугаад тэгээ Манти чангад очив. Манти чангад би аслан хийлээд тэгээд энэ Монгол улсын тавган газар одоо миний хоёр сэлсэн аслан байдгийг. Зөв. Тий. Чулуу үйдэг гэсэн баггүй авдамтын шоронд багтаа. Тэгээ би шинэ чулуу молоо сэлж байгаа. Тэгээ гарч ирээд яасан чи гэр оронгүй. Тий. Тэгэхээр юунд бас амьдрахаа сэтгэн штэ. Тий. Тэгээ нэг ийм газар нэг бас нэг хүмүүс амьдраад байгаа юмс бас болох байлгүй гэж бодоод. Тэгээд нэг ийм 9 хэдийн түүгээ тэгээд хүмүүс түүгээд болоод байгаа юм шиг би тий тэр газар бас зөндөө олон жил зовсон юм чинь одоо нэг ингэж амжилж үзье гэж нөгөө тогч байрны тоглож хариулна гэдэг шиг тэгэл хүн чинь өөрөө бодлоо тэгэл тэр юу гэж хийж байгаа шүү. Хогийн зэг гэдэг чинь зинхэнэ амьдралаар туулж тий болох үүдгүй тэр 9 хэдийн түүгээл тэгэл амьдрал эхэлж байгаа шүү дээ. Тий 50 гаруй жил тэгэл одоо 20 гаруй жил яасан шүү дээ. Гарч ийлээ гэж. Тэгээ 20 гаруй жил одоо ингээм амжилт. Та чинь социализмын үед орж байж байгаа. Тийм. Арчлалын үед гараад. Тий, Цэдэнбал даргын үед ороод тэгэл арчлалын үед бас нэмүүлээ дотроо явж ирсэн. Тэгээд тэрний дараа сая 2005 онд гарч ирсэн шүү дээ би чинь. 5 оны 6 сарын 28-нд би гарч ирсэн. Тий. Биднээс нөгөө бас олон жил яваад байт юм бас юмныхаа онсаар ов нэрээ бүгд амар мэддэг болчихдээ шүү дээ энэ дотор чинь. Тий. Одоо алдаагаа ер нь эргээд бодох уу ер нь цэгэн. Гэхдээ харин би бодъё. Тэр залуу наснда юу сайхан залуу насаа алдлаа даа л гэж боддгийг. Тийм үстэй ир хүн. Сайхан залуу насаа тэр муухай газар чихгүй дээ бас хүн болгоомоос мэрэгжилтэй ажил төрөлтэй бас юмтай болоод гарна гэсэн. Гамны бол тэр хүний ухамсараа байхгүй тийш. Тий. Тэр хүний ухамсар өөрөө ухамсар муутаагасаа тийшээ орж байгаа шүү дээ. Яг ухамсар сайтай бол тийшээ орохыг хүн зүтгэхгүй шүү дээ. Аль болохоор хоол явахыг бодно шүү дээ. Тий, би бас зөндөө их л боддог байсан тий. Урдан дээр би сая гарч ирчээд би саяхнаас нэг жоохон арх нэг хэсэг уугаад. Тий, готраад юундаа гэвэл ээж аавга уулзах чадаагүй юм чи нөгөө газар яж таалцсан шүү дээ. Тий. Тэгээд ах ихч бас олон дүүнэрээ алдсан шүү дээ. Хойд энэ манай их наран гэд энэ ингэр чинь байдаг шүү дээ миний ээж аав. Энэ хойд талд. Тий. Ах ихч. Тэгээ би ямар энэ үлгмигийн төшөөд энэ чи бас нэг бэлэг дэмбэлтэй газар юм гэж байна. Тэгээ энэ гадаад буусан байхгүй юу? Тий, бэлэг дэмбэлтэй ээж аавах үлгмиг төшөө байдаг гэж бодоод. Тэгээ энэ газар чинь би буусаад энэ сайхан ногоомогоо тариад сайхан амьдарч болох юм байна да. Тий. Уур усан тэгшэрсэн сайхан газар байдаг юм гэж бодоод анх тэгээ буусаа. Тэгээ тэрнээс хойш би одоо 20 жил болж байгаа юм да. 2009 онд ирж буусаа. Тэгээ 2009 оноос ирснээс хойш ямар ч хүн миний газар мадртай үржиж булаасалтаад ямар ч хүн хурж ирээд ингээд надаар оролдоогүй тийм үстэй ингээд байжсэн. Тэгэхээр би одоо 2005 он
гараад ирсэн 2009 оноос хойш 10 хэдэн жил багаж 20 жил болох ч байгаа юм шүү дээ. А тэгсэн чинь 2005 онд гиг гинцгийн бөмбөгдүүлсэн юм шиг баахан хүмүүс гарч ирээд энэ манай газар энэ миний газар гэдэг ингээд одоо дайраад тотлохлоо чинь хүн гайх нь шүү. Тэгээд гайхаад явуулсан. За нөгөө бичиг барилт бүх юм одоо хөөлдөхгүй болохгүй юм байна энэ ч одоо. Яаж хөөлдөг юм бол хүн амтнаас асуугаад. Тэгээд газрын алам малмаар хоорондоо маргатай ороод хоорондоо маргач өргөдөл бичиж өгөөд хөөрхий. Бас тусалж байгаа шүү дээ. Тэгтээ би ч хоорондоо нэг тим өгөөд би амжилт тим байх юм ядуу гэж юм гуйж байгааг болохоос бас хүн бас ойлгно шүү дээ. Өөрөө бор зүрхээр энэ чинь тэндээс амьддаг хөгшин шүү дээ. Тэгээд манай хоорондоо гэдээс их их сайн байдгийг. Таныг сууж ахт чинь ээж ч өнгөрсөн юм уу? Тий, ээж аав хоёул өнгөрсөн. Ээж нь 3 удаа цус хараад тэгээд тэр нь тогтоогүй гэсэн. Харангаах юм байлээ шүү манай ээж идсэн. Би бас нутг мэддэг юм аа. Тий, аа бос хилэнгийн бороод гаралтай юм байлээ. Тий. Тэгээд дүүнэр ах дүүнэр 14 үлээ гэсэн үү? Би 14 үлээ байсан. Одоо байхад одоо 4 бэрхэл үлдээд байгаа шиг бай. 4 бэрхээс одоо тэгээд юу яасан да нэг идэггүй маа манай дүүнэрсэн тийм яагаад гэвэл би нэг ирэхээс нэг бас яшиг тэднэрсийг бас зовоогоод яхаа бас оож 5.14-ээс холгоод яах уу гэх тийм үстэй бас хүн чинь өөрөө бас гэсэн бодолтой байх хэрэгтэй би хүний өмнөөс ямар амьдарч байгаас өөрөө л амьдрах хэрэгтэй гэдэг би тэгж бодоод дүүнэртэй би бас нэг явахыг хүсдэггүй өөрөө өсөж үнжээлгээгүй шүү дээ. Өөрөө нөгөө газар байсан хүн чинь тийм үстэй. Тийм усаа тэднээс өөснөө том болж өөснөө миний ахын дээр миний эгчнэр өөснөө тэднээс чинь өсгсөн юм чинь. Тийм үстэй. Ясхойцсон нохоо үстэй би тэгж яваад яах вэ гэж бодсон шүү дээ. Гоо яг цагаан сарын үеэр л нэг ирж уулзсан. Тийм да жилдээ нэг л яг хуучны уламжлаар нэг цагаан сард нэг ирж уулзсан да. Тэгээд тэр жилийнхаа сайхан юм ярьж хөөрөөл тэгээд болоо шүү дээ. Тэгээд өвчнгүй явуулж яагаад өрггүй явуул баян гэдэг хэлсэлтэл байдаг багтаал гэж боддог шүү дээ. Намайг юу яагаад бичиг баримт хийгээд за ээж ингэж өнгөрцөө гэдэг. Тэгээд 100 чангаад намайг чөлөөгөр явуулчихсан. Уйлжсэн. Би юу л уйлах вэ? Би чи одоо уйлдаггүй шүү дээ. Хамгийн гол зүрхэн дотроо л уйлж явдаг залуу шүү дээ. Тэг хүн уйлаа, гоцорлаа, гунслаа гэд хүн өөрөө л зовж байгаа байхгүй. Тэгээ би сая нэг хэсэг юм ууж аваад зэгээ болсон. Болоод одоо ингэ жишээ болж байна. Тэгээд яагаад уйлж байгаа юм бэ гэвэл тэр чи яа тийм өөрөө арчиг одоо ууж авсан. Одоо бол тэрээс уулаа би юу босгүй, тэднээс босч ирэхгүй нэг хоёр хэл би амьдралаа алдна. Би өшөөл хөшрөөд он хийх хөдөлмөр хийх чадахгүй хөшөртлөө болох. Тэрний оронд гайгүй хөдөлж байгаа дээр юм хийгээд юм бүтээгээд сайхан амьдрий гэж бодоод шулуутсан. Тэр арх гэдгийг хаяад. Тэг болдгийн байлаа арх гэдгийг. Хүний сэтгэлийн юм байл ш. Зүгээр нэг ундаа ууж байгаа юм шиг л тий ахын цагаан арх хугатаа тий шударга бодгоосон. Тий хондог тавихгүй, хутга тавихгүй мах иднэ гэх. Тэгж л уудаг байлаа. 10 шил арх штэ. Хоёр хооронд арх уухгүй. Тэгж уудаг. Одоо 10 битгэл 5 шилийг барж яаныг юу. Тий Тий. Сүүлдээ архаа дийлхэ байлт юм лөө. Тий. Та энэ хань жил үргэлжтэй байсан уу? Ер нь яхаа 5 оноос өмнө ч юм уу? Гүг байгаагүй. Би чи сая одоо энэ юу эхнэртэйгээ бас ядарч үтсэн бас их хэсгийг алдаад бас тийм амьдрахгүй явж байгаа юм байна гэд. Тэгээд нэгээс одоо хамтан амьдрах болох юм байна да. Бас нэг адилхан бас нэг ядарч үтсэн юм бас нэгнийгээ өөдөн татаад хоёлаа. Тэгээ амжир гэдэг. Манай өгсөн чинь тэтгэр мөтгөрд орцсон наадыг оцсон бол. Тий. А би тэтгэрд орсон одоо нөгөө газараа явсан гэдэг. Тэгээд уус ажил хийж үзээгүй болоод тэгдэг юм уу. Тэгээд 62 3 хурж иж оргээд намайг тэгээд цэглээ ийцсэн. Тий. Тэгээд бол бүх бичгэнтэн бүрдүүлээ тавьчихсан. Тий Монгол Улсын цайдан газар дээд шүүхийн газар бүх бичгэнтэн бүрдүүлээ тавьчихсан би. Тэдэн жил явсан. Тэдэн жил байх вэ. Тий хүний ордог газраас ороод ирсэн болохоос ямар тийм үстэй. Хамгийн гол нь хүн орохоос гадна ухаантай л байл орохгүй юм байлээ дээ баргаж. Тэгээ ухаан муутай тэгэл хүний үгэнд ордог юм уу бас хийх сэргээж ордог юм уу те. Тэднээс ч л өөсөө жоохон ухаан муутайгаас л ялдаад байгаа шүү дээ. Заавал энэ модыг та бас өөрөө тарьсан уу? Тий. Энэ шиг өөрөө жоохон бургас авсан. Одоо тийм жоохон юм тарьсан хоо. Одоо ингээ харахгүй. Дандаа энэ жижиг юм тарьж байгаа ихлээр. Тэнд гарцуур шүү те. Тэр нөгөө юу хушмод. Зөв. Самрны мод. Энэ хушмод. Энд гацуур байгаа. Зөв. Гацуур нь хэл ногоо юм. Одныхоо өрнүүдийг авцраал тарьчих уу?
Гүг энэ уулнаас нөгөө жижигхэн мод авцаад тавьчих. Зөв. Ийм жоохон мод авцаад тэгээд галгаар уутан тэгээд үндэстэй тэгээд авцаад тавьчихсан. Энэ таарсан юм шиг нэг ястай гоё гацар байгаа. Ногоон гацар. Энэ засрын мод сая энэ засрын өгсөн олон жил өгж байгаа маа. Одоо өгсөж байна да. Зөв. Энэ засрын мод. Энэ нөгөө хар мод. Тэгээ ингээ ийдэг модод тарьчихдаг юм аа өөрөө. Тэгээд энэ ихтэнд ногоо тарьчихдаг. Бас нэг идэх ногоогоо тарьчихдаг. Хоолногоо 5 ногоогоо тарьчихна. Та энэ уртаа уг нь ингээл өөрөө юм хийчдэг уртаа энэ сайхан юм уг нь бол ашигласан бол нэлээд дээгүүр явах юм. Йоо би гарч ирээд уулын хий гэж бодсон. Чулуун молдуугаар уулын чулуун захиалга хүртэл би авсан. 80 сая үнэтэй арабын арслан хийх гэж захиалга авсан. Тэгээ хүн тотгоолуулаад би чинь 10 тотгоолуулаад энгийн твдэд. Тэгээд тэрнээс хойш би за юм хийх юм бол аягүй мөнгнөөс олж хүнд алуулах юм байна даа гэж. Тэгээд тэрийг хайсан байхгүй. Тэрээс би юм хийх юм бол чулуугаар яссан хийдэг биш шатар даамнаас ахуулаад жинхэнэ чулуун шатар мартаа хүртэл хийж байна. Даач нөгөө алуусангууд нь дээрэмжингүүд нь олон болчих болоо гэж боддог байхгүй. Нэг өсөө дайсантай очино. Тийм үстэй. Зүгээр сууж байгаа зүгээр инээж яагаад хотголдгийг ч яадаг юм бол. Тийм бодор өөрөд бат шоронд байсан. Шоронгоос гарсан хулгайчийг би өөдөн татаа цуг. Тэгээд яг тэр намайг тэгж алж ирсэн хотголж. Тэгээ би ааж явдаг одоо. Босож орохгүй нэг ихэд хоёр ихэд тэгээ хүү амт дахиж хотголоор яа байлигээд. Одоо ер нь тэр одоо суг байсан хүмүүс ер нь ингээл архичд мэрхчтэй бол та нийлэхгүй үстэй тийм. Нийлэхгүй ягаад гэвэл тэд чинь зүгээр хог байдаг юм байна. Хогоос гадна мөнгө төгөхтэй сайхан нөхдүүд мөнгөгүй тэгэл нөгөөдгөө нухчих гад завчих гад мэдчих гээл тийм ээ. Их мохоо зантаа тийм болсон байна. Таны амьдрал хүн ер нь тийм тийм. Хүн сайн явахад тий сайн явахад садан бондохгүй. Тий. Тэгээ сар явахад бол өгсөн хойно тэгээ хийж тоохгүй. Тиймэрхүү байх юм байна доо. Тэгээ амьдрал их мөнхөг хамгийн гол нь хүн гэж ухаантай өөрийн гэсэн өөрийгөө зүйл авч явах юм бол яагаад ч гэсэн одоо харин тэгвэл сайхан босоод байшингаа бариад тийм гоё амьдрал яаж идэвч яаж өөснөө зүв амьдрал зүв сэтгэж тэгэхгүй идэвч айлах ингээд гудамж дайрах уугаал таймаг татал тэгэл 9 шид юм уу залих гал мөлөх гээд байгаа юм мэдхгүй хүнийг хуурах гээд байгаа юм мэдхгүй тийм үстэй энэ чинь их муухай асуудал шүү дээ ийм юм гэж байдаггүй бид ч одоо тэр хүрээцсэн модныг очиж харахгүй ийм ингээд Оли харъя. Энэ алаг нохоо чиг хэн гэлээ? Маска. Тий. Яга маск нэрлэв. Яг маск надад маск нэрчихгүй. Тий. Аск гэж хойно хотоо байлаа. Аск гэдэг нь нөгөө тусгаагийн хамгаалтын нохоо. Тэгээд хэмжээ нь одоо ингээд ингээд үү. Яг ингээд нэг хэмжээтэй байх шүү тий. Яг ингээд нэг хэмжээтэй. Тэгээд хөрөөдөө зарчна. Тий, тэгээд ингээд хөрөөдөө зарчна. Тэгээд ингээд хэмжээгээ ингээд тавьчихна. Тийм байгаа. Тийм бай. Тэгээд энэ шиг хөрөөдөө. Энэ ингээд. За энэ моднуудыг бол инхүүлэг гэх маань улаан жолоотын хогийн цэг дээрээс аль цэвэрхний ингээ сайхан түүж ирээ цэвэрлээд тэгээ ингээ хөрөөдөө пакетлчт юм байна. Энд ч одоо хог хаягдах гэсэн үг шүү дээ. Хогийн цэг дээр хаягддаг. За тэгээ тэрийг маань ингээл шуудайлаад хайчдаг юм байна тийм ээ. Хутгаж аавал. Хөрөөдөө мод хутгаж аавал. Тэгээд энийг ингээ сайхан бас нэг энэ төлөө муута энэ дэлгүүр хошоо хоостой манай энэ чинь. Дэлгүүр хошоо хол болох шин ойрхон чинь энэ аяахан чинь хол явж бас юу яахгүй хүүтэн мүүтэнд ойрхоноос нь авахыг бодсон шүү дээ ядахна. Тэгээ хямдхан ядахад тэгээ хуураа тий ямар тийм юу лээ хүлдүү мүлдүү тийм чигтэй ялдаас өмхөсөн тийм мод бас хүнд өгөхгүй шүү дээ тийм үү. Айдаа энэ цэвэр моднуудыг ягаад тэгээд одоо энэ ингээд ийм хаалга аваад идэвч гоё цэвэрхэн дөө тий. Тийм бай тий. Тэгээ энийг ингээ хатаасуудын төвштэй болсон. Хатаасуудын. Тэгэхгүй гар хөрөөнөөс ирийг аваа хийсэн штэ. Тийм бай тий. Тэгээ ийм гоё цэвэрхэн моднууд ишээ. Тий. Тэгээ иймгүй манер нь өөрөө ингээ төлчин. Бууг нь өөрөө төлчин. Аль болох хүн сайныг хүргэж өгвөл тэр хүн чинь ахаад авах тусам юм олсордог байхгүй юу.
Тэгэхгүй муу юм өгөх юм бол эдээс аваад хэрэггүй ястаа хэрэггүй хоги. Яа хог дээрээс юм төгөө бидэнд л шахаад байна гэх. Тийм аль хүн ч муу талаас нь боддог байхгүй юу? Сайн талаас нь хэр харгийн бодохгүй шүү дээ. Болж идэг хүний муу талыг бодож үздэг. Муу талыг хаадаг байхгүй хүмүүс. Тэргээл бас зарим байх хэрэгтэй тийм. За энэ хүн яагаад энэ хүн амьдрах гээд энэ хүн болохгүй бүтгэх гээд энэ хүнтэй нэг яагаад үгүй тийм ээ. Нийлээд юм хийгээд үзье. Энэ үнтэй зохион байгуулалт үзье. Тэгэх юм бол тэр хүн чинь бас урам орно. Тэгж дээш тэр хүн чинь аль болох тэгээд өсөө гой юм шин юм сэтгэл шинийн санаачлаа тийм үстэй. Тэр амьдралын төлөө явна шүү дээ. Та бичиг бүсэг мэдхгүй гэсэн үү? Мэдгүй. Гална. Энэ харин болохоор нойлнохгүй юу. Одоо энэ чинь танад тог цахилгаан байхгүй. Гэхдээ бүх юм ер нь тог цахилгаантай юм шиг амьдрэх гэсэн. Одоо тог цахилгаантай юм шиг. Одоо ингээл харалт. Одоо энэ гэрлээ асууж та. Ингээд ихтэй ганц гэрэл асаахгүй. Маш зөндөө одоо 9 хэдэн гэрэл би бас өөрөө сэтгэцсэн байгаа. Зөө. Тий. Тэгээ баахан гэрэл сэтгэцсэн байгаа би. Тэгээ ямар сандаа тэр гэрлүүдийг одоо гадаа бас нэгийг сая өнөөдөр шитгээ сууж байна би бас. Зөө. Ингээд гэрэл асчих. Тий ингээд гэрэл асчих штэ. Тэгээ ингээд энэ болохоор гадаа юугаар юм бэ те? Тогоор биш юугаар? Нарны толгой. Нарны тол дээр хоёр байгаа. Тэгээ нарны толыг худалдаад авсан багтуу тэгэл ийм батарей ийм хөө жоох юм олж яваад тэгэл өөрөө сэтгээд өөрөө тий тог мөг ягаад тог хураагаад тэгэл өөрөө ингээ хийгээд байвал эн чинь аль болох хүн чинь амьдэрч болоод байгаа байхгүй нэг басна. Зургтай ах уу том? Зургт наач юм байна. Жоохоо. Аль? Анхаарал гарчсан зургт. Тий, битээс нь тий 2006 онд авсан зургтай энэ одоо удаж байгаа. Зөө. Тий. Зөө. Энийг бас юунаас нөгөө тэрийг зургтыг авсан. Тэр DVD-гээд зөө. дотор шийдэгдээ тэгсний тэр нь болохоор арай тог идээд байгаа байхгүй арай том болохоор. Тэгээ энэ хуучны энэ зургт нь болохоор тогоо идэхгүй. Яг тогтоогоо таарад идэг. Тэгээ хамгийн гол хүн чинь бүх юм бодно шүү дээ. Тог хаана идээд тог яагаад юм хурдан дуусаад байна тийм үстэй. Тэгээ тооцоолдог байхгүй. Тэгжээж юу байна шүү дээ. Одоо энэ ингээ гална. Энэ ингээ нойлно. Одоо ингээ энэ гал нойл хоёр чигээ нийлж байгаас. Тэгээ энэ одоо би ингээ зургт ингээ асаач юм. Өдөрлөх таа. За. Зургтай хэр үзэхэд хоёр юм. Өтөш одоо бүтэн жилээр сунгаа чинь. Тэгээ зургтыг нэг үзэхээс илүү энийг бас 5 цасаа айнаа гэж. Зөө. Манай ааш урчуудын хөвлөө ороо гэж дэхэн үед байсан. Тэгээд урчуудын хөвлөө ороонд чи манай ааш зураач баримлч хүн байсан. Гавьяа түн баг шүү те. Тэгээд дараа нь кино жүжигчин болсон. Тэгээ кино тоглоод тэгээд би чинь тэгээ одоо сая тийм үеинд бас энд тэрний хүүхд байждаг айл надад сүйд болдог л байсан залуучууд. Тий. Орос гомбоо хүүхд байждаг намайг тэгдэг байсан. Танаа авч ямар кинонд тоглож байлаа? Монгол улсын гавьяат юу гэдэг юм бэ? Гавьяат зүтгүүлсэн нэг тэгэхээр хоёрт гавьяат төрийн шагналт хоёр гавьяаттай байсан. Манай авч. Тэгээ хоёр гавьяаттай Сугатрын одонтой энэ одонгууд бол дүүг байсан юм да баг гэж. Тий. Байлдааны Улаандөгийн одонд энэ чинь 733 дугаар гэж одон байсан баг энэ. Би ч одоо дээр үед аавга баг бахта юунэтрэ одон модны хоолны номерууд нь байдаг юм байлээ энэ. Дээр медаль очив. Тэгээ энэ бол 733 дугаар гэж медаль байсан баг энэ. Байлдааны Улаандөгийн одон гэж Цусангаа байна одон гэ. Энэ чинь нөгөө 40 онд нөө цэгт байхдаа энэ Украиныг хийв нисхийн дундыг төгсөөд нисгч хүн байсан манай аав чинь. Тэгээд нисгч хүн байхдаа юу яагаад Япон бариад тэгээд энэ баах одон медалаар шагнуулж исэн юм шиг байна. Зөв. Ямар кинонд тоглож байлаа? Тонголог тамир. Тий, тонголог тамирын зэрэг борон жанжин тоглож исэн. Ардын кинонд дүлзэн нөө биш тэр ариуны өөхнийг юу яагаад моринд нь суулгаад тэгээд тэрэнд тоглож байлаа. Юунд байгаа тогтоожин канон дээр одоо өчтөр би гарч яхад нь хайх харсан да тэр тогтоожин кино тэрэндээ нөгөө тогтоожин канон дээр Дэгдэн хааны цэргүүд хаан Чингисийн таман хаан гээд тэгвэл нэг боор морьтой нөхөр гарч идэг штэ тэр чинь байхгүй юу таныг одоо ингээд алдаж оноо явж байгаа аав ичээр загнасан уу гайгүй юу ер нь юу ер нь алдаж оноо явж байгаа нь тий баг би өөртөө нэг шууд эргэлт авч үзээгүй хайр Аав ээж нь Онд зэрэг байна уу? гүрцэн гэсэн. би захаа биш
ээж гаайгаа төмөр замын нөгөө байрлал орон сууцд ажилладаг байсан чинь ээж гаайгаа захиа бичээ. За ээж минь ийм байна. Би таанс өмнөөс ороогүй өөрөө арчаагүй өөрөө тий алдаж энд өөрөө зовоож байгаасаас эрэг тойроод байх шаарддаг байхгүй надаа. Эрэгт авахаас би тийм гавьяа шагнал хийгээгүй. Ингээд тэр нэрнжигийн чойны юм гэх юм бэ. Тийм мондөг агуу хүмүүсээр агуу захиа бичээ явуулсан. Тэрнээс хойш тэгээд намайг юм 10 хэдэн настай байхаас ахуулаад тэгээд харахаач байсан амьдлын мэнд явж ийл болоо гэсэн шиг тэр хүнээр мондөг захиа бичүүлээ явуулсан. Тэгээ би 2000 он гартал тэгэл олон жил явахдаа нэг ч удаа эргэлт авч үзэх шүү дээ. Тэгээ хүн бодод юм байлээ. Хүмүүс ингээд эргэлт тойролт аваад ах トゥ уны хөржээ үнс хүмүүсээ тэрүүстэй асаантан гэж яваад инээж өхрөөгээд тэр их гой санагддаг шүү дээ уулан. Тэгтээ яг дөө биш угаасаа чулуун зүрхтэй юм тоодчихгүй. Чулуун зүрхтэй болоод тэр юм тоодчихгүй. Тэгээ заримдаа одоо сүүлүүд жоохон нас жоохон зоогийн талын нассан болоод тэр юм сэтгэлээ жоохон ингээд юула уйрмхан сэтгэлтэй тий. Тий уйрхгаал гэдэг тийм л болцсон байдаг юм билээ хүн бол. Яг гавьяа шагнал хийсэн шүү. Өөрөө муугаас өөрөө арчаагуудад алдаж инчээ тийм үстэй. Яг үүндээ шорон бол ер нь тийм хүсээд байхаар гал. Тий. Шорон аймар зүуд биш заа юу. Шантмар ид биш заа юу. Гарцуу заа юу. Энэ жижиг яа залуу нас л хөөрхөө гэдгийг. Тий шүү залуу нас нь. Энэ чинь юм зааж өгсөн. Энэ шүлгийг. Юу гэж за шүлгийг нь. Шорон аймар зүуд биш. Шантмар ид биш. Гарцуу цэцгэл яваад залуу нас мэн хөөрхийе. Даргондо зарч нарасын болоо. Талияган цэцэгшээ. Тос шоронт дараагад замын хажууд хэвтэж байлаа. Хэн түүний чинаа хота хэри нуас түгэ бом хэрхэн юуны очрас харгуузам дээр хайчаа болоо. Ингээ яваад байгаа шээ. Тэггүй тэгээд амтныг аз үзэл хүнийг саад үзэл энд нэг надад сая ахиух настай хүн байхад атус дотор ороод ингод би босон суул тавьж. Тэр залуучууд хараад өгчээд худлаа уцаа ухаал. Тэр чинь их муухай штэ. Өөрөө тэрний насыг дайр нөхөд тойрохгүй штэ. Хамгийн гол нь. Тий. Хүн чинь тэр насыг дайрна штэ. Хүн өнөөдөр чи дөнгөж 10 настай шууд 20-30 нас хүрэхгүй. Яг ингээ шалтгаалал ингээ тэр насыг дайраад яваад тэр үед үдэх юм уу, үзэн туулах юм уу, сургуулиас өгсөн боловсролтой болно, ажилтаа болно. Тэмцтэй бүх юм ингээ үзэн штэ. Тэтгэр мэтгүрч орно штэ. Тэгэхэд тэр хүн амун тэрийг л ухуулсан. Би нүуний насыг дайрахаас би тойрохгүй шүү өөрхий. Би хизээ юм болчихуулаа гэж бодох хэрэгтэй амин болно.